За сайн байцгаана уу. Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр нэг юм жижиг уут хийлээ. Ийм хөөрхөн жоохон товчтой. Тэгээ энэ дээр цахилгаантай ийм уут. За энд маань одоо янз бүрийн картнууд хийж болно, мөнгө төгрөгөө хийж болно. Юу хийж штэ тий. За энд би ингээд карта хийгээд товчлж. Ийм уут хийлээ. За энэ уутанд бол нэг юм 10 см-тай цахилгаан орох юм байна. Тэгээд жоохон даавнууд орно. За энийг яаж хийх тухай би та нарт зааж өгье. За би ер нь бол ингээд эхлээд хийхээс өмнө зурчтээ. За би нэг юм хийхээр шийджээ өнөөдөр. За энд юу орох вэ бэлдсэн гэхээр зэрэг 14-ийг үржих нь 11 см-тай даавуу 4 шиг бэлдсэн. 2 нь өнгө болно, 2 нь дотор болно гэдэг. За 4-5 см-тайгаар энэ жижигхэн энэ осрыг бол хийсэн. 6-7 см-тай 2 ширхгийг аваад энэ дээр орж ирж байгаа энэ товчны энийг хийсэн байгаа. За 14-16 см-тай 1 ширхэг өнгө, 1 ширхэг доторыг би бичээг байна. Ингээд хийсэн. За энэ маань энэ юу маань бол энэ 2 ширхэгтэй 14-өөс 16 см-тай бол энэ болсон. За нөгөө 14-өөс 11 см-тай нэг ийм 4 ширхэг юмны дотор нь 2, өнгө нь 2 гэд ингэж болсон байгаа. За энэний тулд бол би эхлээд бол нэг ийм дугуй юм юу бол картон цаасан дээр зурж авсан 11-2 см-ийн диаметртайгаар зурж авсан байгаа. За энийг одоо үзүүлье. Энэ байж гэн 12 см-ийн диаметртай. Тэгээд дээд талаас нь ингэж тайрч авчингуудаа энэ бол одоо энэ их бий болж байгаа. Их бий болж байгаа. За энүүнээс 1.5 юм уу 2 см-ийн одоо намхантай энийг бол авсан. Энэ маань бол энэ Наталийн энэ карма болж ирж байгаа. Энд бол ингээд таарч байгаа. За энийг өөрснийхөө дураар одоо эмжин үү, цааш нь дарж оён уу хамаагүй тий өөрснийхөө дураар бол хийчихнэ. За тэгээд энэ осрыг бол би 4-ыг үржих нь 5 см-аар аваад ингээд нуглаад ойчихсан байгаа. За тэгээд ингээд ийм карт бол өнөөдөр хийлээ. Та нар маань одоо бас ингээд хийгээд үзээрэй. Энэ маань энэ орж ирж байгаа энийг бол ингээд доотлын ингээ бүр жоохон дуурга олгоод ингээ ойцсон байж байгаа. Тэгээд товчлол яг дурын байдлаар бид нар ямар ч товч авсан болно шүү дээ. Би болохоор зэрэг зүгээр энэ ийм товчнуудыг хадчихсан. Энэ бол амархан энэ бахаражнууд дараалд орчдөг юм байгаа. За ингээд та нартай амжилт хүсье.